Өнөөдрийн лекцийн сэдэв бүлгийн ярилцлагын арга. Үүргийн судалгаанд хэрхэн ашиглаж болох талаар ярилцахаар бэлтгэлээ. Тодорхой сэдвээр бүлэг хүмүүс ярилцаж мэдээлэл цуглуулдаг арга юм. Фокус бүлэг гэж юу вэ? Фокус гэж юу вэ? Тэгэхээр фокус гэдэг бол тодорхой нэг зүйл рүү чиглэгдэх, зориулагдах, зорилгоо болгох гэсэн санаагаа өөрөөр хэлбэл тодорхой сэдвийн хүрээнд бүлэг хүмүүсийн дунд асуулт тавьж ярилцлах арга юм. Фокус бүлгийн ярилцлагад оролцож буй хүн ярьж, сонсож, хэлэлцэх явцдаа өөрийн санаагаа тодтогч илэрхийлдэг. Тоон бус мэдээлэл хэрэгцээтэй үед бусадтай харилцах явцад илрэх хүмүүсийн сэтгэгдэл, санал бодлыг таньж мэдэх, судалгаанд оролцогчдыг олонний дунд нээж задлах зорилгоор голдуу фокус бүлгийн ярилцлагыг хэрэглэдэг. Магадгүй анх удаа ийм ярилцлагт орж ирсэн хүн яг юуны тухай ярих юм болоо гэж бодож байтал хамт одоо ярилцлага өгөхөөр ярьсан хүний ярианаас санаа нэмэх, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх итгэлийг олж авдгаараа ач холбогдолтой байдаг. Фокус бүлгийн ярилцлагын үед хүн бодлоо ургуулж, цэгцэлж, түүнийгээ дорн илэрхийлдэг сайн талтай. Тэгэхээр миний бие Америкийн нэгдсэн улсад ангаахын боловсрол судлаар суралцж байхад яг энэ фокус бүлгийн ярилцлага нь харахад энгийн юм шиг мөртлөө дараа нь ямар чухал ач холбогдолтой нөгөө талаасаа хамт оролцож байгаа хүмүүстэй өөрийгөө илэрхийлэх боломж гэдгийг ойлгож авсан. Биднийг одоо очиход тухайн одоо энэ фемерийн багш нар судалгаа хийж байгаа хүмүүс нь бүр тодорхой бэлтгэгдсэн 5-аас илүүгүй 5 асуулттай тийм цаасыг бол биднэрт урд өдөр нь бол өгсөн. Ингээд маргааш орой хоолны дараа бид нар зочид худал байрлаж ирсэн учраас хоолны дараа таныг бүлгийн ярилцлагад урина. Ингээд тантай хамт сурж байгаа 16 одоо суралцагчийг 4 бүлэг болгон хуваасан байгаа. Өөрөөс чинь гадна 3 хүн байна гэсэн. Ингээд өгсөн асуултыг харахад та ер нь энэ фемерт орсноор таны ажил амьдралд ямар өөрчлөлт гарна гэж бодож байна. За хоёрт нь болохоор та өнөөдрийг хүртэл одоо эрүүл мэндийн салбарт болон одоо зааж байгаа одоо ажиллаж байгаа энэ газар та ямар өөрчлөлт шинжилтийг авчирч байна. За танд гуравт нь өөрөөрөө бахархах зүйл юу байна. За дөрөвт нь таныг энэ амжилтанд хүрэх юм уу, үр дүнд хүрэхэд таны ойр дотны хүмүүс яаж тусалдгүй, гэр бүлийн байдал. За тавд нь ер нь цаашдаа ямар одоо зүйлийг алсын хараа та бодож байна гэсэн үндсэн 5 хэсэг байсан. Тэгээ энэ 5 хэсгийн талаар ингээд бодоод өөрийнхөө хэмжээнд юмнуудаа ингээд бичээд маргааш нь ярилцлагад орохоор одоо өөрийгөө бэлтгэсэн болно. Ингээд ярилцлагад эхний асуултанд хүн болгон хариулна гэсэн. Тэгээд 4 хүн нэг удаа эхэлж асуултанд хариулж ирсэн. Тэгээд мэдээж эхэлж хариулчаад магадгүй яриа чинь дуусчлаа гэдгүү нэмэх хүн байна уу гэхэд нь энийг ярьж болох юм байна шүү дээ. Би ийм юм дутуу орхичиж гэж санаагаа хэлэх бүрэн боломжтой байсан. Тэгээ яг энэ үед бол бидний яриаг анхааралтай сонсож байгаа одоо модератор буюу хөтлөгч мөн бидний яриаг тэмдэглэж авч байгаа. За тэр үед бол рекордон илүү ажилладаг гэсэн бидний яриаг бичлэг болгож үлдээж байгаа. Ийм 3 хүний бүрэлдэхүүнтэй баг тэнд ажиллаж исэн. Ингээд дараа нь тодорхой хугацааны дараа буюу жилийн дараа ирэхэд одоо миний одоо үзэж бодсон энэ бүх юмар бол маш тодорхой тийм тайлан бичээд эргээд миний хэлсэн үг болгон задлан шинжилгээ хийцэн байсан. Нөгөө талаараа нэг группд одоо байгаа 4 оюутан маань намайг сайн танихгүй. Тэгээ бид нар чинь яг би ийм хийсэн тэгсэн гэж нэг танилцуулдаггүй. Хоёрдугаарт тэр надаас бусад 3 хүн нь бас тодорхой сургуулийн захирал албан тушаалтай хүмүүс байсан.
Тэгээд тэд бол илүү хэл усны хувьд ч тэр үе илүү их чөлөөтэй одоо өөрсдийнхээ хийсэн бүтээснийг жишээ олгон дээр ярьдаг байсан. Тэгээд яг энэ фокус группийн ярилцлага болсны дараа намайг ямар их юм хийж бүтээсэн боловсрол судлалд маш их өөрчлөлт оруулсан юм байна гэж бүр ингээд бараг хүндэтгэлийн харцаар харж ихсэн. Тэр цагаас хойш надтай арай өөрөөр илүү асуулт асууж харьцаж эхэлсэн л дээ. Нөгөө талаараа би бас гэр бүлтэй 2 хүүхэдтэй гэж зургаа үзүүлсэн чинь нэг нь бараг намайг өсвөр насндаа хүүхэд гаргасан уу, танаа уран ингэж гаргадгүй гэж хэлсэн нь намайг их залуухан гэж бодсон юм шиг байгаамаа. Тэгэхээр фокус группийн ярилцлага гэдэг бол тухайн тэр ярианд орсон 4 хүн бие биенээ бас мэдж авах, бие биенийхээ асуултаас асуулт ургадаг ийм давуу талтай гэсэн. За ерөнхийдөө бол 4-6 хүний бүрэлдэхүүнтэй байвал хамгийн тохиромжтой гэж үздэг. Тэгээд дугуй ширээ бол хамгийн тохиромжтой яагаад тайрч суугаад бие биенээ ижил төвшөнд одоо ингээ харах, ажиглах, сонсох боломжтой. Бүлгийн ярилцлагыг бас өнөөдрийн дижитал ертөнцийг ашиглаж онлайн теле уулзалт хэлбэрээр ярьж болно. Тэгээ зарим тохиолдолд бас өнөөдрийн энэ цахим сүлжээний ачаар бид нар шууд бичлэг хийх боломжтой болсон байна. Бүлгийн ярилцлагыг хэдэн удаа, хэдэн хүний дунд ямар зорилгоор, ямар асуудлаас хамаарч хийх нь тийм амар биш байдаг. Яагаад гэвэл энэ бүлгийн ярилцлагад урих хүн бол хамгийн чухал хүн байдаг. Зүгээр нэг хүнийг урчдаггүй, яг энэ хүний зорилготой, туршлагатай, үгээ хэлэхэд одоо чөлөөтэй хэлэх боломжтой гэх мэтлэнгээр тухайн сэдвийг сайн мэддэг хүнийг сонгоно гэдэг бол тийм амар биш. Жишээлбэл эм чимчийн харилцаанд ямар асуудал гардаг вэ гэдгийг асуудлыг тодорхойлохын тулд хинээс авах вэ гэдэг бол маш чухал. Ямар асуудал буйг илрүүлэхийн тулд чиглүүлэх асуултаа тодорхойлж бичих нь бол маш чухал байдаг. Тэгэд мэдээж эмч нарын дунд асуудал гарч байгаа бол магадгүй наснаас нь хамаарч байгаа юм уу? Залуу эмч нарыг нэг дор суулгахгүй, дунд насны эмч нарыг суулгахгүй, ахмад насны эмч нарыг суулгахгүй, хольж суулгахгүй, мэрэгжил нь ялгаатай юу? Ер нь энэ хувийн улсын эмнэлэггүй гих мэтлэнгээр маш олон юм одоо асуудлыг шийдэж чадаж хүнээс сонгодог учраас тухайн судлаачийн туршлага бас хамааралтай байдаг. Фокус бүлгийн ярилцлагад оролцох хүмүүсийг жагсаалтаар, байршлаар, нэр дэвшил зараар бүрдүүлж бас болдог. Жишээлбэл магадгүй одоо нэг иргэдийн дунд судалгаа авъя гэвэл жишээлбэл манай Монгол Японы эмнэлэгт үйлчлүүлж исэн хүмүүсийн жагсаалтыг гаргаж болж байна. Эсвэл зөвхөн энэ хорооноос авч болж байна. Эсвэл тодорхой хэмжээгээр одоо тэр баг хамт олноос нэр дэвшүүлж болж байна. Эсвэл зар тавиад энэ асуултанд хариулах хүмүүс байна уу гэж зар тавьдаг байна. Өөрөөр хэлбэл санамсаргүй, зорилттой, зохимжтой гих мэт магадлалт ба магадлалт бус төврийн аргуудаа сонгож хэрэгэлдэг. За санамсаргүй гэдэг нь магадгүй гудамжинд одоо хин нэгэнтэй эм чимчийн тухай ярилцаж ярианы тухай та нэг үг хэлнэ үү гэхэд тэр хүн маш мундаг мэдлэгтэй байж олно. Тэгэхээр бол энэ бол санамсаргүй эсвэл яг энэ эмчээр ажиллаж исэн энэ хүн л их юм хэлнэдэ гэдэг ч юм уу. Тэгэхээр бид төврээ бас тодорхой сонгох ёстой ахны. Бүлгийн ярилцлагад оролцогч хүмүүсийн үндсэн үзүүлэлт боловсрол нийгмийн түвшин ойролцоо байвал их чухал. Бие биеэ танихгүй бол дарамт нөлөө бага байдаг. Хэрвээ таньдаг хүмүүсийг авчгаар нэг нэгнээсээ санаа зовх, за албан тушаалын зөрөө юм уу, эсвэл насны зөрөөтэй бол эхлээд ахмад нь яар, эхлээд албан тушаалт нь яар гэд итгэвтэй энэ бүлгийн ярилцлагад оролцож чаддаггүй ахна. За бүлгийн ярилцлагыг хөтөлж явуулдаг хүнийг хөтлөгч буюу модератор ба өгөгдсөн цагт хилцүүлгийг идэвхжүүлж залуурт үүрэгтэй байдаг. Ийм учраас гүнзгий мэдээлэл авч чадахыг модератор шийддэг учраас бараг хөгжмийн удирдаачтай зөвөрлөдөг тэр хүмүүсийг яриулна гэсэн үг байна. За хөтлөгч нь чиг асуултын дагуу ярилцлага өрнүүлэх, лавлах, сэдвээс хазаавал чиглүүлэх, хүмүүсийн байр байдлын зам төлөвийг ажиглах,
оролцогчдыг жигд оролцуулах харин алавдах хэрэггүй байдаг. Тэгэхээр энэ чиг асуулт боловсруулна гэдэг бол хамгийн хэцүү байдаг. Дор хаяж бүлгийн ярилцлага 5-аас илүүгүй асуултаа бэлдэх ёстой. Гэхдээ асуулт болгоны цаана таны хэлэх байгаа мэдлэг бүтээх ёстой байх нэ. Тийм учраас энэ дээр маш их цагаа зарцуулдаг. За хөтлөгчд ярилцлагыг судлаач өөрөө хөтлж болно. Тэгэхээр өмнө нь хэлсэн шүү дээ, чанарын судалгаа, үүлийн судалгаа нь судлаач судалгаа хийж байгаа судлаач өөрөө бас судлагдсан болох боломжтой. За хамгийн түрүүнд сонсох чадвартай байх ёстой. Хүн болгоныг ойлгож мэдрэх ёстой. Магадгүй нэг хүн юм ярьжаад уйлчих юм бол жоохон зогсос хийх, дараа ярихыг хэлэх, тайвшруулах. За цагаа зөв хуваарлах, нэг хүн дээр удаан яриулахгүй байх, оновчтой цөөн үг хэлэх, тод ойлгомжтой яриагаар ойлгосон эсхийг лавлах, мэдээж энэ сэдвийн талаар маш сайн мэдлэгтэй байх ёстой. Тийм учраас тоон судалгаанаас ялгаатай зүйл нь бид нар хэвлэлийн том уншаад мэдлэг олж авдаг бол энэ тохиолдолд мэдлэгтэй байж энэ судалгааг хийдэг. Мэдээж ашиг сонирхлын зөрчилгүй, шийдэмгий, тэм төвчээртэй байхыг судлаачаас шаарддаг байна. За чиг асуулт гэж нэрлэдэг. Энэ нь бол яг үндсэн асуултыг чиг асуулт гин. Мэдээж чиг асуултаас дараагийн учгийг тайлах, шалтгааныг тайлах problem question буюу лавшруулах асуулт гарч ирдэг. Ярилцлагын чиг асуулт боловсруулах нь хамгийн төвөгтэй хариуцлагатай ажил байдаг. Яагаад гэвэл шаардлагагүй олон асуулт асуугаад тэр нь судалгааны чинь үр дүнтэй холбоогүй цаг өрсөн болох учраас энэ чиг асуултыг боловсруулах нь маш чухал гэдгийг хэлье. За гол шаардлага нь бол асуудлын учгийг тайлах учраас тийм энгийн шинж ойлгохдохоор асуулт байх ёстой. Ерөнхийдөө 4 хүнтэй багийн ярилцах цаг бол 2 цаг хүртэл үргэлжлэх боломжтой байдаг. Тэгээ чиг асуултаа 5-аас идрэхгүй гэж үздэг. Ярилцлагын асуултыг ерөнхий асуултаас эхлээд асуух хэрэгтэй. Мэдээж хүмүүс нэг дор цугларна. Биенээ хараагүй танихгүй хүмүүсийг хооронд нь танилцуулна. Бас тайвшруулах энгийн асуултыг ярина. Баримт мэдээллийн чанартай асуултаас бас эхэлсний дараа арай хүнд, эмзэг, ярихад тийм хэцүүвтер асуултуудаа үргэлжлүүлээд хөнгөн асуултаар яриагаа дуусгана гэсэн үг байна. За бүлэг хүмүүсийг сонгохдоо онцгой анхаарах нь яриа чөлөөтэй өрнөх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Өөрөө тасалгааны тохиром хинж хаалга онголзуулахгүй байх ч гэдэг юм уу. За мэдээж хинээс эхлээд асуултаа асуух уу гэдгээ хүртэл бас шийдсэн байх ёстой. Мэдээж хүн болгоныг чөлөөтэй яриулахын тулд нүүр хаграх асуултаас эхэлнэ. За мэдээж энэ хүмүүс бол ярилцлагад орохдоо сүүлийн үед бол бүр илүү их эмзэгэлдэг. Хүний ярьсан яриаг бичлэг олгож олон нийтэд тараах, зурагжуулах энэ бүгдээс имээдэг учраас хуулийн хүрээнд бас бичиг баримт үлдэх ёстой. Таны бүх бичлэг нууцлагдана, таны нэр бол гарахгүй гэдгээр нөгөө талаасаа тэмдэглэл хөтлөгч оролцож байгаа гэдэг бас тодруулж хэлнэ. За бэлтгэл ажил бол маш чухал. Өөрөө сайхан дулаахан тийм 5 тухтай өрөөнд бол хүн чөлөөтэй ярихыг боддог. Тийм мэдээж хүн болгон орж ирэхэд нэг халуун сайхан цай өгчөөд түүнийг нь гаран дарсан бол бариулах. Энэ бол хүнийг тайвшруулдаг. За мэдээж аудио, видео бичлэг гэх техникийн хэрэгсэл магадгүй тухайн хүмүүс бас салфиатаг хэрэгтэй болвол тэр бүгдийг бэлдсэн байх ёстой. За хүмүүсийг орж ирэнгуут нь цаг заваа гаргаж бидний ажил тусалж байгаа гэдгээр бол талархлаа заавалжгүй илэрхийлэх ёстой. Ингэсний дараа судлаач багийнхан өөрсдийгөө товч танилцуулна. За мэдээж бүлгийн ярилцлага явуулах удирдамжаа боловсруулсан байх ёстой. Мэдээж 1-р бүлэг гэвэл дугаараа тавина. Яг энийг хөтлж явуулах модераторын нэр, он сар өдөр, ярилцлага хэдэн цагт эхэлсэн, хэдэн цагт дууссан. За танилцуулгахдаа өнөөдрийн бүлгийн ярилцлагад цаг гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Намайг тэр гэдэг би ийм ажилтаа энэ хилцүүлгийн хөтлөгч. За
За өнөөдөр бид эм цэвэрлэгчийн харилцааны талаар ярилцах болно гэж сэдвээ ярина. Цаашдаа энэ ярилцлага нь тусламж үйлчилгээ үйл ажиллагаа сайжруулахад маш чухал үн цэнтэй зүйл байна. Зөв буруу хариулт гэж байхгүй учраас та санаа бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй гэж танилцуулна. За нөгөө талаасаа бидний энэ ярилцлага бас үн цэнтэй олохын тулд бичигдэнэ. Гэхдээ энэ бол зөвхөн судалгааны зорилтоор ашиглан таны нэр тайлан тусгахгүй таны ярьсан яриа болгон нууцлагдана. За ерөнхийдөө бол 120 минут уу 90 минут уу гэдгийг хэлнэ. Тэгээд яг одоо ярилцлага эхлэхэд тодруулах зүйл байна уу гэж асууснаар ярилцлага эхэлнэ. За мэдээж багаараа ярилцах байгаа нэг доор учраас бол жоохон дүрм танилцуулна. Утаснууд унтраасан байх ёстой. Ярилцлагыг таслахгүй дуслан сонсно. Зэрэгцэж ярихгүй, бусдыг хүндлэн хэрвээ заавалжгүй яриа таслахгүй гараа өргөн гэсэн үг аахна. За ярилцлагад оролцох хүмүүсийн мэрэгжлийг бас бид нар судалж байгаа сэдвтэйгээ холбоотой янз бүрийн эмч нарын бүлэгээс үү, сахилчийн бүлгээс үү, холимог бүлгээс үү. За нэг бүлэгт 8 хүртэл гишүүнтэй гэхэд 2 хувааж ярилцах. За ерөнхий мэдээлэл өгөх. Жишээлбэл та нэрээ хэлээд аль сургууль төгссөн, мэрэгчлэрээ хэдэн жил ажилласан, хаана ажилласан талаар хэлнэ үү гэдэг юм уу. За 30 минут нь бол ерөнхийдөө эхлээд төлөв байдлыг ярина. Энэ мэрэгчлийг сонгосноор сэтгэл ханамж ямар байна? Мэрэгжлийнхээ давуу сул талч гэдэг юм уу. За ингээд чиг асуулт руугаа орно. Эм цэвэрлэгч харилцаанд гарсан ямар алдаа байна? Шалтгаан нь юу гэж бодож байна? Энэ харилцааны эрэг сөрөг тал нь юу юм? Энд харилцаанд сөргөөр болсон энэ юм нь яаж бусад юмд нөлөөлж байгаа? Харилцааг сайжруулахын тулд яах вүлээ? Харилцааны талаар хамрагдаж байсан сургалт хаанаас харилцааны мэдлэг авсан ч гэдэг юм уу? Ярианыхаа сэдвлөө орно гэсэн. Ярилцлагын мэдээллийг боловсруулахдаа бүх юмыг тэмдэглэж авдаг. Тэгээ энэ мэдээлэл маш их боловч түүнийг юуны өмнө үг үсгийн зөрүүгүй бичиж буулгах ёстой. Одоо хүний хэлсэн яриаг яг тэр чигээр нь буулгах нь тохиромжтой байдаг. За ингээд боловсруулалт ихтэй эхлээд мэдээллийн судалгаа, өөрөөр хэлбэл өгсөн мэдээллийг хэд дахин уншиж, бүлэглэж, кодлно гэсэн утга орно. Ярилцагч урд дугаар орно. За сэдвийн ангилал гэдэг унсан мэдээлэл судлах асуудалтай холбон сэдвүүдээ бол ангилаж дэд бүлэг үүсгэнэ. Үүнийг бол шинжилгээний нэгж гэж нэрлэдэг байна. За жишээлбэл эм цэвэрлэгчийн харилцаа бол маш олон сэдвийн хүрээнд судалгаа хийх боломжтой болж байна. Төрж өссөн орчин, төгссөн сургууль, өөрийгөө хөгжүүлсэн байдал, гэр бүлийн байдал, амьдарч буй орчин, хувь хүний зан чанар, эмчийн тухай ойлголт, цэвэрлэгчийн тухай ойлголт, цаг баримтлах чадвар, харилцааны мэдлэг, ажлын ачаалал, харилцаанд нөлөөлж буй бие авч байгаа соёл гэх мэтчлэн. За ингээд бол бид бас судалгааныхаа үр дүнгээр энд гисэн хөснөгтэй боловсруулна. Жишээлбэл мэдээж зарим зүйл дээр бол шууд чиглээд явцгаар тэ нас гэхэнгууд насны бүлэглийг тавьчих жолно, хүүсээр юм гिचж олно. За боловсрал төгссөн сургууль гээд тавьчаа зөвхөн чиглээд явчих боломжтой. За харилцааны чиглэлээр сургалтанд хамрагдсан байдал гэдгийг бол бас бид нар асуугаад бас ингээд чиглээд явчихна. Одоо алтан бус уу, ямар үг гэртээ тэмч гэдэг юм. За хань ижил үр хөвгтийн тухай мэдээж бид их чухал. Яагаад гэвэл харилцаанд бол гэр бүл маш чухал үүрэгтэй байдаг. Төрсэн гэр орон орчин их чухал. За энэ дотор аав ээжийн аран шин харилцаа, гэрлэлтийн байдал, амьдардаг орчин хүртэл. За эмчийн тухай гэдэг дээр магадгүй судалгаа хийлээ гэхэд түүний бие авч байгаа байдал, за мэдээж эндүмсэн хувцас бүх юм орно. Аман харилцаа, ам бус харилцаа, бичгийн харилцаа, савлэгчийн дээр бас яг адилхан. За тийм эмчийн зүгээс ямар алдаа гарсан, савлэгчийн зүгээс ямар алдаа гаргадаг. За жишээлбэл эмчийн бие авч байгаа байдал дээр та юу гэж бодож ин гэдэг асуултанд хүмүүс бол үгээр л хариулна шүү дээ. Зарим эмчхнүүд нь дулаахан өөртөө тохируулж хувцалдаг, эмэг зүйлдээ тохируулдаг. Заримдаа дууны өнгөн сул юу хэлж байгааг нь ойлгомжгүй сул үг хэрэгэлдэг гэдэг юм. За бие авч байгаа зүйлээс таалагддаггүй зүйл гэдэг нөгөө одоо лавшруулах асуултууд асууж ин тий. Заримдаа улаан ааштай санагддаг. Нэг өдөр сайхан харилцдаг. Гараа маш их хөдлөгдөг.
захирсан дууны өнгөтэй байдаг гэдэг ч юм уу тийм. За эмч ямар байгаасаа гингууд надад хүндэтгэлтэй хандаасан. Хүндэтгэлтэй гэдгийг тодруулбал гэвэл анхаарлаа хандуулдаг, миний яриаг анхааран сонсдог, хэлсэн шүмжийг хүлээж авдаг гэдэг юм уу тийм. Тэгэхээр нэг асуултаас лавшруулж асуултууд гардаг гэсэн үг ахна. За тэгээд тэр бүгдээ бичнэ гэсэн үг ахна. Жишээлбэл аман бус харилцаагаа энэ дээр тооцдгийг гэвэл эмчийн бие авч байгаа ажилласаас таалагддаггүй зүйл гэсэн чинь хөдөлгөөн, дууны өнгө, аялга, хурд, харц гэдэг дээр ингээд хүмүүсийн нэгдүгээр хүн ингэж чижээ, хоёрдугаар хүн ингэж чижээ гэсэн үг ахна. За ингээд мэдээлэлээ ангилж боловсруулж кодсны дараа нэгтгэж шинжилнэ. Хамгийн сонирхолтой бөгөөд маш сайн хайлт эргцүүлэл оюуны хүч чадвар сарсан эсвэл энэ гэдэг. Яагаад гэвэл өөрөө маш их бодож чинь гэсэн үг ахна. Тийм учраас өнөөдрийг хүртэл манад бол яг хатан үнийг хэлэхэд боловсролын судалгаа одоо энэ чанарын судалгаанд бол бид эрүүл мэндийн салбарт болон яг ангаахын мэрэгчлэнүүдтэй бол яг жинхэнэ утгаар нь бол ийм чанарын судалгаа бол бүрэн хийж чадаагүй. Тийм үү тэхийн тул заавалжгүй баг үүсдэг, багаараа ярилцаж хилцдэг гэдгийг та бүхэн ойлгож мэдэж байгаа. Чанарын аргын мэдээллийг шинжилгээний эсгийг компьютерийн програмаар гүйцэтгэдэггүй гэж хэлдэг. Гэхдээ Vivo ч юм уу янз бүрийн тийм англи дээр програмууд байна л та. Гэтэл хүний бодол санаа тэр програмд зөв бичээг бол мэдээж ойлгомжтой болохгүй. Тоо аргын судалгаатай адил нэгдсэн горим дүрмээр хийдэггүй. Ямар зорилготой, ямар аргаар хийгдснээс шалтгаалan шинжлэх арга бас ялгаатай байдаг. За мэдээж гүнзгийрүүлсэн фокус бүлгийн, аман түүхийн гих мэт ярилцлагын мэдээллийг боловсруулж, шинжилж одоо дүгнэх зарим үед үндсэндээ төстэй байдаг. За юуны мөн шинжилгээний нэгжийг нотол тогтооно. Шинжилгээний нэгж гэдэг нь судалгааны зорилго, ямар зорилго тавьсан, таамаглалын гол агуулга нь юу юм, ямар ойлголт томьёолол гарсан. Шинжилгээний нэгжээр сонгосон үг өгүүлбэр томьёол нь яг баримт ярилцлагын бичвэр заавал дурддаг алба байдаггүй гэж үздэг. За шинжилгээний нэгж бүрээр ямар нэгэн зүй тогтвол ажиглагдсан бол тэр нь бүтцийн, хэв шинжийн, нөлөө хамаарлын бүлгүүдээр хэрхэн ялгарч ижилсэж буг нэгтгэн дүгнэн. Жишээлбэл нэг баг одоо ийм асуултанд ингэж хариулсан байна. Түл нөгөө баг нь ингэсэн байна гэж харьцуулга дүгнэх, ижилсэх ийм дүгнэлтээ гаргадаг байх нэ. Шинжилгээний нэгжүүдийн хооронд ямар нэг нөлөө хамаарал байгаа эсэхийг сайн судлана. Тэгээ яагаад, яаж гэсэн асуулт тавина. Жишээлбэл эмч нарын ярьж байгаа нэг яриа нэг өөр, совилогчид тулгамдж асуудал нэг өөр. Яагаад гэдэг асуултыг нягтлаад түүний шалтгааныг олохын төлөө энэ дүгнэлт хэсэг дээрээ бичнэ гэсэн үг байна. Тэгээ судалгааны мэдээлэл ашиглаж жишээлбэл одоо тайлбарлан буюу өгүүлэл бичихтэй ишлэл татаж түүн дээрээ нотлно гэсэн үг байна. Мэдээж дүгнэхтэй нэгтгэсэн мэдээлэл юу гэлтгэж байна, ямар зөв тогтол байна гэдгийг анхаарч онлын ба бусад судалгааны тайлбартай харьцуулж олно. Жишээлбэл одоо тэр багийнхан ингэж бичсэн бол энэ дээр ингэдгийм байна гэх мэтчлэнгээр. За фокус бүлгийн ярилцлага дээр бас бид нар хамгийн чухал одоо онцлог нь болохоор нэгдүгээр хүний тухай бичдэг. Хүмүүс юу хийдэг юм? Тэр хүний зан чанар, шин чанарыг тодтогдог. За чанарын мэдээллүүд гарч ирдэг. Одоо сэтгэл ханамж гэдэг юм уу тий. За мэдээж энэ бол нөгөө хилцүүлэг донд өрнөсөн үр дүн бид гаргана. За тэгээд мэдээж энэ нь болохоор илүү энэ сэдв, энэ цаашдаа практик ач холбогдолтой байх уу? Практик байгаа мэдээллийг яаж гаргах юм? Эргээд санаачилж зөв зүйлийг хийж энэ судалгааны ажлын үр дүнд ажлаа зөв зохион байгуулах ёстой ахна. Тэгэхээр чанарын буюу энэ боловсролын судалгаа бол үнэхээр тухайн одоо эрүүл мэнд болон боловсролын салбарт хүнтэй ажилладаг ийм байгууллага дээр маш их чухал ач холбогдолтой байдаг. Хэрвээ зөв хийх юм бол яад бол үр дүнгээс нь мэдлэг ургаж, үр дүнгээс нь бид ажилдаа өөрчлөлт хийдэг ахна. За хэрвээ ижил асуудалд өөр тайлбар өгсөн бол тайлбарлах юм байна тий. Тэгэхээр дахиад
мэдээлэл уншин, тунгаан, судалгааны үр дүн, онлын мэдлэг, туршлагаа ашиглан дахин задлан шинжилж нэгтгэн дүгнсний эцэст нь яг өөрийнхөө онол, өөрийнхөө хариултыг тайлбарлана гэсэн үг ахнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье.